Хөл гэдэг нь өөрөө сунгааны нэг хэлбэр бөгөөд за сунгаа гэдгийг одоо тайлбарлацгаая. Уйсан морины тахил орж байгаа эсхийг сорих шалгуур нь сунгаа юм. Дээхэн үед уйх мордыг 6 сарын 20-ийн орчим барьж урт богино гэсэн 2 хон сунгаа хийдэг байлаа. 1960-ад оны сүүлчээс мордыг 6 сарын 15-ны үеэр барьдаг болж богино, дунд, урт хэмээн 3 сунгах болсон юм. Харин орчин цагт 6 дугаар сарын 10 өнгөрүүлгүй барьж ирлиз, богино, дунд, уртын хэмээн 4 сунгадаг болоод байгаа. За ирлиз буюу хамгийн ихний сунгаан 6 сарын 26-ны орчим болох бөгөөд цөөн морд 4 км орчим зайд хийдэг. Тэгэхдээ уяаны галууд өөр хоорондоо нийлэхгүй дангаараа уяан дээрээ буюу гаднаа голдуу хийх нь бий. Богино сунгааг 6 сарын 29-нд 6-аас 7 км замд хийдэг. Энэ сунгаанд уяачид мордоо нэг их татахгүй мөртлөө мөн нэг чиг шахаж шавдуулахгүй зүүн таавар уралдуулдаг. Учир нь уяа бүрэн сайн эвлээгүй байж магадгүй тул шахаж шамдуулбал буруутаж магадгүй. Мөн хэд болгоомжлбол цаана нь уяа эвлэх цэгцрэх хоног хугацаагүй учраас урдын адил зөөлөн хандаад амийг нь татуулаад байдаггүй. Дунд сунгааг 7 сарын 7-нд 12-оос 14 км зайд хийж байна. Энэ бол уяаны оргил ачааллын үе юм. Энэ үед мордын уяа бүрэн эвлсэн хаанхын хэний ч хүлэгтэй уралдахад бэрхшээх хэрэггүй болсон байх бүстэй. Дунд сунгаа нь мордыг шавхан уралдаж үзнэ. Тэр жилийн чинь уяаны өнгө төрх харагдана. Харин дараа нь мордоо маш нарийн ажиглаарай өчүүхэн төдий хувирлагч анзаарахгүй байж болохгүй шүү. Төлөв гарах гэж байна. Тэгээ цаг агуулж харсан. Төлөв батлыг өгсөн. Их сунгааг 7 сарын 8-нд хийх бөгөөд энэ үед наадмын замд нэгэнт хөдөлсөн олон газрын уяачид мордтой нэг дор цугларан буусан байдаг. Сүүлийн үед томоохон уяачид их сунгаанаар мордоо нийлээд гамнах хандлагатай болоод байна. Жишээ нь их сунгааны замыг 10 км-с хэтрүүлэхэ болжээ. Нэгэнт давхил нь гарсан амьсгаан сайн задарсан бол наадмын их давхил ойрцсон үед олон мордтой хол газар ачтарч уралдуулах хэрэггүй гэж үздэг бололтой. Хэрэг таны морины уяа арай дутуу санагдаад байгаа бол харин их сунгаанд сайн шахаж уралдах хэрэгтэй шүү. Орчин цагт хурдан морины уяанд хөлс, тар, сунгаанаас дутхгүй нэгэн чухал хүчин зүйлийг харгалзах болсон нь адууны амралт юм. Давхил дээр ирсэн бэ. Одоо нэг айлын уяан дээр ирсэн. Дээхэн үед мордоо цөөн хоногтой бариад бага ажилтай цөөн сунгаатай сунгаануудын хооронд 2 хон өдрийн өнжөөтэй түүнд нь тар хийж хөлс авдаг байсан бол сүүлийн үед сар гаруй өмнө бариад алсаас зөөлөн ажиллаж сунгаануудын хооронд 3 өдрийн өнжөөтэй түүнийхээ нэг өдөрт нь бараг бүтэн зогсоож амралт өгдөг болжээ. 3 өдрийн өнжөөний алинд нь амраах вэ гэдэг нь тухайн адууны байдлаас шалтгаална. Үүнийг уяачид туршлагачиж уяа нарийсч байна хэмээн ойлгож болохоор. Давхилын эрдөө маргааш үдээс өмнө хөсөлөхөд морины бие чангарч дараагийн давхилыг хүртэл хിവэрэ байсан улмаар цорой чангарах магадaltaй байдаг. Иймд ихэнх уяачид давхилын маргааш зөвхөн уяа тойруулж гიშгүүлэх, баалгах, төдий амраагаад 3 өнжөөний дунд өдөр нь ажил хийдэг. Гэхдээ зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны морь давхилын урд өдөр тарлаад мордуулахад биеийн чангараад хөдөлгөөн нь сайн байдаг бол энэ дундах өдөр хөсөлсөн нь дээр. Хэрэг таны морь давхилын урд өдөр хөслөөд мордуулахад бие нь амраад маргааш нь аятайхан хөдөлдөг бол энэ дундах өдөр амраах эсвэл тарлах хэрэгтэй. Ер нь ямар ч морины бие махбод булчин шүрмэсэн тараар чангарч хөлсөөр суларч амардаг гэдэг нь тодорхой. Тийм болохоор та өөрийнхөө мордыг суллаад мордуулбал илүү хөдөлж байна уу? Чангалаад мордуулбал илүү хөдөлж байна уу гэдгийг ажиглаад мэдчих хэрэгтэй. Осож догдсон сарсан намын буянаас дэдгээр
дундаас торгон худан нэрвөө хахадандан ташуурын суран алдарвоо Дорныг бүэдэ Бэлбэлэ арцаан миний монгол минь Бүтэн торго уяаны аттан хүрээё За сая дагаад ирлээ. Та бүгдийг харсанчлаа. Үнэхээр гоё мэдрэмж төрдөг заяа. I swear. Тэгээд энэ сайхан тал нутагт чинь одоо морин уралдаан, морины хөлс тий сайхан Монгол хүний амьдрал ахуй бол үнэхээр их чимэг болдог гэж санагддаг байхгүй надад. Тэгээд ер нь айгүй уянгийн юм ярих гэдэг юм би. Тэгээ би ингээд хамгийн анх чөлөө ер нь багасаа л ингээд морь дагаал хөвчээсэн л та. Шин дотор тийч хахад өөрийн ирэхгүй нулимс бөмбөрөөд нулимс цэлэгнээд те. Нулимс аян дотор ингээд асгараад ингээд уйлах шахдаг. Тэгээд ингээд уйлдаг ахгүй юу? Тэгээд сая би болохоор нөгөө бичлэг хийсэн болохоор ерөөсөө уйлсангүй. Тэгтээ нөгөө бичлэг хийхээр чинь бичлэгэндээ болоод яг дотроо орж чаддгүй шүү дээ бас. Тэгсэн. Тэгтээ би мөн дараа нь энэ бичлэгийг үзэхэд ч гэсэн те өөр нэгэн хүнд ганцхан би ч гэлгүй өөр нэгэн хүнээс үзэж байгаа учраас тэрхүү хүмүүсээс хараад хогших байх гэж бодсон. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ мэдрэмжийг багахан энэ бичлэгэнд ор үлдээж бас мөнхрүүлэх үүднээс энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэгээд одоо тэнд болохоор манай ингээд уян харагдчих байна. За ер нь бол айгүй сайхан юм талнутаг. Энд хүмүүс нүүж байна, айл нүүж байна. Ингээд дүүр мал хвилчиж байна. Харагдчих байна уу? За тэгээд өнөөдөр их сайхан байна. Би тэгээд
нарны тас ингээд түрхэд өглөөгөр ингээд айгуух бороо ороод ирсэн. Бүрхүү байсан бохгүй ерөөсөө тийм нар гарах шинжгүй гэвч одоо бол сайхан нар гарсан байна. За тэгээд тийм ээ да. Одоо ингээд дисхий хийж байна юм айл. Санацхано. Ямар хөөрхөн нохоо вэ? Наа хацчихтайгаар. Юу гэдэг вэ? Ямар төрлийн нохоо вэ? Тойо. Хин гэдэг нэрийн Майко. Стор хийгээд. Энэ хоног ч амар санагдаад байна шүү дээ. Ингэж ихчээ эсгийгээ сайхан ойд юм те. Анаа. Айкаа тааж мөгөш. Тааж мөгөш нэ. Тааж мөгөө. Аха. Амраа. Ингэж сайхан байна. Одоо дахиад ихмээр сая азрах тагсан. Тэ? Ихмээр тэгээд доош өгүүлээ. Ихмээр тэгээд азрах хязгаарлаа. Саяхан хязгаарлаа. Хэдүүлээ марцтай хэдүүлгийн дор хэдүүлээ. Шүтлээ. Мэдгүй. За ингэдэг. Төгөлдөр морь нөх туртай юу? Туртай. Сая дагснаа даагүй. Сая ингэж ороод ирсэн шүү дээ айгуу гоё. Сайхан байна уу? Тэрэн бүр. Үгүй ээ. Хинээс таа. Нэтэ. Нэнт их урт хамаа. Одоо ихтэй мөх энд гэрэх юм дээ. За би тийш дуу арах гэж ирсэн шүү дээ. Дуу гарна. Дуу гарлаа.